Сайн мэдээ. Чингис Бондын санхүүжилтийн үр дүнд монголчууд гаднаас авдаг байсан зарим бараа таваарыг дотооддоо үйлдвэрлэж чаддаг боллоо. Чингис Бонд гаргасан нь ардчлан засгийн оновчтой шийдвэр байсан гэдэг нь өнөөдөр олон зүйлдер батлагдж байгаа сайн мэдээг дэлгэрүүлье. 2012 оны 12 дугаар сард Чингис нэртэй 1.5 тэрбум Америк долларын бондыг засгийн газар босгож чадсан юм. Босгосон бондын хөрөнгөө зөв зүйлд үр ашигтай зарцуулах нь Монгол улсын ирээдүйтэй холбоотой асуудал. Тиймээс улсын хурлын 52 дугаар тогтоолоор уг бондын мөнгийг нийгмийн халамжинд төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулахгүйгээд заагаад өгчихсөн байдаг. Засгийн газар Чингис Бондын хөрөнгийг өмнөх засгийн үе шиг хавтгаарсан халамжид бус эргээд ашиг тусаа өгч хөрөнгө оруулалтаа нөхөх дэд бүтцэд дараагаар нь Монгол улсын хөгжлийг хурдсгах том төслүүдэд түүнчлэн ирээдүйн баялагийг бүтээх үйлдвэрүүдийг сэргээн босгоход зарцуулсан юм а. Эргэн төлөлтөж сайн байна. Нэг хэсэг нь хувийн хвшлийн төслүүд. Хувийн хвшлийн төслүүдийг нь бол арилжааны банкудаар дамжуулж санхүүжүүлж байна. Одоо улсын томоохон улсын шин чанартай те 3-4 сахилгаан станц, эрдэнэс таван толгой, амгалангийн дулаан станц хвшлийн төслүүдийг шууд санхүүжүүлж байгаа. Гэхдээ энэ төслүүд маань эргээд төрийн өмчт боловч бас л өөр нэгэн орлоготой зарлаа нөхөх боломжтой юм төслүүд байна. Эдийн засгийн өсөлтөөр дамжуулан зарлаа нөхөх хатуу дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалт бондын 28%-ийг эзэлж байгаа юм. 6 аймгийг нийслэлтэй засмал замаар холбож, цахилгаан эрчим хүчийг өргөтгөж, дулааны станцын шинжилэл, хотын шин суурьшлын бүсийн газар доогуур бүтээн байгуулалтын ажил гих зэрэгт зарцуулсан хөрөнгө оруулалтын үр ашиг өндөр гарч байгаа юм байна. Тухайлбал хотын инженерийн шугам сүлжээнд хөрөнгө оруулснаар нийслэлийг 15-аас 20%-аар тэлсэн сайн мэдээч байна. Бондоо санхүүжиж боссон бүтээн байгуулалтын зарим төслүүдийг дуусныхан дараа буюу ашиглалтын дараа нь эрдэмтэд судалгаа хийж бондын хөрөнгө үр ашигтай зүйл зарцуулагдсан болохыг тогтоосон нь мөн л онцлог сайн мэдээ болж байна. Одоо энэ орон нутгийн замууд маань ойролцоогоор 15 жилийн наслчилттай замууд байгаа. Одоо 15 жилийн туршид их засвар авахгүйгээр ашиглаж болох тийм замууд байгаа. Гэтэл дунджаар бол 6 аймгийг нийслэлтэй холбосон энэ замуудын дундаж өөрийнхөө өвтгийг нөхөх хугацаа нь 12 жил хүрэхгүй хугацаатай. Яг ойролцоогоор 12 жил. Тэгэхээр энэ бол үр өгөөчтэй алдагдaltaй биш хөрөнгө оруулалт болсон энэгээр харагдаж байгаа юм л да. Хийсэн бүтээснийг үгүйсгэж олсон ололт амжилтыг нурааж зөв зүйтэй зүйлүүдийг харлуулдаг бүлэг хүмүүс Чингис Бондыг онилж угаад шүүмжлэлээр шүүшиж өгсөн. Олон шалгалтын даваагч амжилттай давжээ. Тэгээ энэ 3 жилийн туршид бол янз бүрээр хэлүүлсэн, маш их шалгуулсан, байж болох бүх шалгалтаар орлоо. Тэгээд эцсийн үр дүндээ бол үнэхээр хийж бүтээсэн одоо би харагдаж байна гэж бодож байна. Бүгдээрээ ингээд эдийн засгийн үр өшөлтөд тооцоо судалгаатай ингээд болчлоо. Чингис Бондын өр өгөөж танд хүрснийг мэдрэхэд амархан. Үзэгч таныг хэрэглэж байгаа цахилгааныг өргөтгөн шинжилгээд, нийслэл хотыг хүрээгээ тэлж дэд бүтцээ шинжилгээ хөгжүүлгээд, ажил амьдралаа залгуулахаар зорчиж байгаа замуудыг өргөтгөн засварлаж, шинээр тавихад Чингис Бондын санхүүжилт орсон юм а. Таны эргэн тойрны орчинд бүтээн байгуулалт хэрхэн өрнөж, өөрчлөлт шинжилэлт хэрхэн хийгдэж байгааг анзаарахад Чингис Бонд өргөөжтэй байсныг үзэгч та төвөггүй мэдрэх боломжтой юм. Чингис Бондыг босгон Монгол улсын хөгжлийг хурдсгах бүтээн байгуулалт томоохон төслүүдийг санхүүжүүлснээр монголчууд бид хэрэглэгч улсаас бүтээгч улс руу шилжих үндэс суурь тавигдж байгаа сайн мэдээг үзүүллээ.